цугт харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалтхыг 7 нүбэрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс өрчийтлээ Мишэ X урайтагаар үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 19-ний 5 гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ за найруулагчаар Гамболтын ангараг нар ажиллаж байгаа. Үлэн бүргээ сайхан амарсан уу? Үлэн нэмэнд сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мөлт брэнд за мөн таны амьдралд хүч нэмэнд Максис дугуй хамтран ажиллаж байгаа баярлалаа. За ингээд даваа хавг баасан гарагуудад сонсогчдоос ирүүлсэн хөгжилтэй хөнгөн гой түүхүүдийг бид хоёр уншиж хүргэдэг. Та өөр тохиолдсон эсвэл өөр хүнээс сонссон гэхдээ хөгжилтэй гэж бодож байгаа түүх байвал бичээд манай үдээ ачир группт пост хэлбэрээр хийж болно. Эсвэл манай радиогийн Facebook пэйж байгаа. За тэр Facebook пэйжийн чатны хэсэг рүү мессежээр та явуулчих болно. За ингээд минийхээр эхэлжсэн тийм. За манай нөгөө 50% 3% за явуулсан очко. За гэлдүн маяггүй 90 хүн шиг бичнэ хөөл гэж байна. 9-р анги хүртлээ би их далчгансан. Үе тэнгийнхэнтэйгээ үзчдэг сагсалцсан сэсгэр юм явдаг байлаа. Тэр үед нэг жуудоогоор барилдаг найзараа нэг мих заалгуулж авбөө. Нөгөөх нь ч их энгийн баруун гарынхын эрхийн уруунаас барьж агаад гиндүүлэн алхан дороос нь хүчтэй өргөхөд нөгөөнийх нь биеийн тэнцвэр алдагддаг. За тэр үеийнхэнд харуулад эвтэйхэн хавраад өгвөл тэгэл нөгөө хөлт бол яг толгоогоор газар дан гэл ундаг гинэ. За нөгөө михээ заалгуулчаад ангидаа овоо эдэн гаруудад хэрэглэж тархиар нь савууллаа. Тэгээ гэртээ ирээ сууж исэн чинь нэг л нөгөө мих бодогдоод байд сууж чаддгүй. Ямар галын өрөөнд ороод ээжтэй хэрэгэлтэй. Эсэг суужээд аав ороод ирдэм. Хүүдий. Аавыг харсан чинь нэг л нүдэн тогтаад А бол 172, би 168. Бараг ялгаа алга ухааны бодож энтер. Тэгэл аавыг хувцас тайл дууссан үгүй юу? Би танд гой мих үзүүлье гэлээд ихсэн аав. За юу мих юм л гэж байна. Гоёо та өрөөд ирдэ гэл. Нөгөө ангийн бантнараа дууддаг шигэ Петр гэгчний эрхийн өрөөнөөс нь барайл том өрөөрөө орвоо. Тэснээ шууд л зайгаа тооцоолж агаад дарсан чинь хөдөлтгүй. Тэгээр нь дахиад дардаг отроос чинь таац шал хоёрын байран солигдоод кадр эргээл явчих тийм да. Нэг мэдсэн би газар сэгсэгээл хөвтөж чинь мөр мулт. Ээж галтааноос юун тас түсгээ явчваа хөөе хүүхэд аллаа гэж орилоод ороод ирсэн. Би ч нөгөө далчгар банд чинь гар нь өвдөөд шууд л нулимс сад байхгүй мөр мулталсан эрэгт ороод бөө хэрэгээц. Нүдэнд нь бөөн гимсэн харцаар хараад юу ч хэлэхгүй зогсоод байдаг. Ээж толгой төрөөгөө загнаал. Би ч яг баахан баашилч хвтээ дааваараа мөрөө буцааж оруулаад нэг юм гайг болсон. Нэрэ бодох нь минь юу ч хэлэх вэ? Ямар хүүдээ үр мэх хийж үтсэн юм гэлтэй нэш. Энэ нэг далчгарыг ийм туйхан гэж яаж мэдх юм гэлтэй ч. Тэгэхээр тэрнээс хойш 7 хоног аавта хар тулгахаар л нөгөө гимсэн арц. Ер нь бол тэнэг дагц гэдэг нэрл надад тэр үед зөхөж байсан юм да. Би гэхдээ ээжтэй л алуулж явснаас хойш аавда зодуулж үтсэнгүй. Аавда зөндөө хайртай гинэ. Аав шүү зүрүүлээд үүрээ шидсэн юм байл та. Аавч гэж аав тий. Хоёр дэлчгэнсэн нөхөр. За. Гэ Батбаяр гэдэг залуу. Гостуу гарууд машинд суудал машин ассангүй. Механик инженер, астаачрын нэвдэрчж. Электроник инженер нь аккумулятораа суужжээ. Хими инженер нь холцтой бензин хийцэн байна гэсэн чинь сэтгүүлч. За манайхаа ороод ирээрээ хай сонсож гин үү? Энэ нэвдэрхийн машин шахчихж маркетинг менежер шинэ машин авъя гэд байхад чинь гэсэн чинь сантехник инженер яндан нь бөглөрсөн байна гэсэн дарга. За асах байлгүй дэхөө гэсэн гин. Хүний нөөц болохоор бүгдийг нь халах уу энэ хулгайчуудыг даргаа гэсэн чинь IT инженер манайхаа бүгдээрээ буугаад тэгээ буцаа сууж үзэх үү. Чиний нөр сантраагаад асаа гэдэг шиг юм болсон. Үгүй зөв л байгаа шүү яг ийцээ. Энд чи бүр суур гэж байгаа шүү дээ IT инженерийг. За цэг гэдэг бүсгүй. Жолоон зурч байлаа. Багш хажууд суучихсан. Ардаа 3 суугаал явж байлаа. Би ч айгаастай, сандраастай, замаа тас ширцсэн амта. Хэд хэдэн тэмдэг өнгөрөв. Юун тэр тэмдгүүдийг харахтаа мата гитлагш асууж байна. Заасаа ямар тэмдэг өнгөрөв гэлээ. Би өөдөөс нь харин ямар тэмдэг өнгөрсөн бэ багшаа? Арын 3 төс гээл. Багш хөөш би чамаас асуугаад байгаа юм биш үү? Гэсэн гинөө. За. Эрдэнэт цэцэг гэдэг бүсгүй. Багын найзын паян. Энэ найз маань угаасаа их паянтай хүн юм байгаа. Манай найзын ах хөдөөнөөс тэтгэврийн зээл авах гээд найзыг маань ханьтай яваад өгөөч гээд банк орж ирлээ. Очирлж тейлер дээр очиод ямар үйлчлэгээ авах вэ гэтэл найз маань зээл авнаа л гэж тейлер өндрүү гэж асууж найз гайхаж зогсож байснаа чимэд ахаа гээл ахыгаа дуудаад миний дүү манай найз өндөр намаараа ийм штэ гэж хэлж
Тэгэл бас үгүй гэчээ. Өндөр насны тэтг өрийн зээлүү гэж асууж байгаамаа. Түүнээс надад хүний өндөр ном ямар хамаа баах вэ гэд банкар нэг инээдэн болсон гинэ. Би болохоор зэрэг зээлийнх нь одоо нөгөө үнэн дүн нь өндрүү гэж асууж байгаа юм болов уу? Харин би бас тэрч утсан шүү дээ тий. Гэтэ тэг нэрэж за. Тэгсэж шал хоёр өөр юм байдаг нас. Банкнаас тийм гоё асуучдаг тий. Зээл авъя. Өндөр үү? Өндөр зээл авъя. За мөнх хоёрын гам батгдаг залуу. Миний нэг үеэл охин дүү маань амар бяртай. 3 4 ангид ахтаал намаа гэрт нь орохоор хоёр үлийг маань давхар хамаал газраас хүндэрүүлээд байдаг байсан. Би өөрөө 70 кг л да. Нэг өдөр дүүгээ цаашлуулаад чи ангийнхаа атмаа нуу гэсэн чинь үгүй 2 дугаар атмаа л гэж байна. Тэгвэл 1 дугаар атмаа нь хийн гэсэн чинь мэдээж багшил ээж таараш гэдэг юм да. За Tiger Fish гэдэг бүсгүй. За нэг хидэн удаа юм бичиж байсан ч уншигдаагүй. Гэхдээ яах вэ? 10 жилийн өмнө Teddy дээр уцс зардаг байсан юм а. Нэг өдөр павильонороо лаг гой хуушуур авч идээл сайхан гэдэс гарчаа сууж байтал нэг үйлчлүүлэгч ирээл уцс асууж байна. Би тэгсэн өөдөөс нь сайхан мишээж байгаа л та ямар хуушуур сонирхож байд гэж авсан. Хоёлаа өөдөөдөөс хараад баахан инээж үлээ гэсэн байна. За хоёр дахь нь. За. Бүгдээрээ машин дотор явж байтал 7 настай хүүмэн гинтгэл би энэ том бүдүүн хүүхэдтэй Тэмүүжин гэж нэр өгнө гэж байна. Ямар хүүхэд гэсэн чинь энэ гээд нэрэ бүдүүн хүүхэд байсаа гэх нөгөө ингээд хүүхэд багт ингээд шахдаг штэ тий. Тэгээ ингээд гарын бугуугаад дээш нь харуулж байгаа. Тэгээ шахангууд нэг бондгор юм гарч ирдэг. Тэг чинь нэг юм зүлцсэн том бондгор юм. Тэрүүгээр хідүү хүүхэдтэй болохоо үзье гэдэг гэсэн тий. За гурав дахь нь бүгд унтах гээд хөвчжээлаа. Тэгээд аав нь баг охиндоо зориулж бүүвэ гэл эхэлсэн чил. Дугай гэсэн гинэ. За, баярмаа нэмд орж гэдэг бүсгөө өхрийн гүзээ цэвэрлсэн гинэ. За. Би охиноо дагуулад цагаан гүний саамны сувлалд очивоо. Хотын хүн болохоор өхөр малаас хоол өссөн. Тэгээд нэг өдөр сувлын малчин өхөр хонь мал гаргаад л малчны охин гизийг нь цэвэрлээд л байж байтал саамны цаг болсон гэд явхдаа намайг өхрийн гүзээ цэвэрлээд өгөөч гэлээ. Би ч за тэгэл гэлээ. Тогоотоо ус халаагаад гүзээгээ түмпэнд хийж агаад халуун усаа игээд гүзээнийхээ усыг хусаж гарав да. Хотод байхад ээж хоньны гүзээг халуун усанд хийж гаргаад хусаа цэвэрлэг байсныг санаад нөгөө гүзээгээ хусаад байдаг бардгүй. Аргаа ороод жижиг хувааж байгаад хусаж үзлээ. Ёстой амбай явж гамбар хайрдгүй дээ. Харанхууч боллоо. Би гэрээ аяанд гүзээгээ усаад л суугаад байв. Эхнээсээ тогоотоо гиз болоод эцэцгээж эхлэв. Би даалгавраа дуусаагүй тул нэрлэхэд тогоотоо гиз рүү явсангүй. Гинт хажууд нөгөө малчаа ах ирч гисэн. Чи өхрийн гүзээ цэвэрлж үзээгүй мүү гэхэд нь үннээ хэллээ. Тэр хаваар хоолдож байсан бүх хүмүүс миний цэвэрлэж чадаагүй гүзээг хараад бөө инээдэн боллоо. Би яаж мэдтiin өхрийн гүзээг хуул цэвэрлдэг гэдгийг гинэ. Хуулна гэдэг нь юу гэсэн үг вэ? Мэдхгүй. Би яг нэг өхрийн гиз бис зарлах чааг бол. Би бас мэдгүй. Ямар ч юм хонь ямаа нэг зүгээр хусдаг шүү дээ. Угаагаад тэгээд ингээд хусаад байдаг. Тэгэхээр өхрийн болгож байгаа чанга юм шиг байна те. Тэгэхээр өхрийн гизийг нэг юм ин хуулдаг юм байна. За. Дөрж Мөнхбат гэдэг ах үдийн ачирт. За. Хаштай үе нэг хүн байна. Танаа радиогоор хаш шүдний наалтны сурчлагаа танилцуулж байхад санаанд орсон юм. Би таксинд явд юм л да. Нэг ороо 22-оос 23 цагийн үед цагдаа нар юм үлээлгээд байдаг штеп. Хам богдоос дуудлага аваад очлоо. Нэг багавтар 11 12 дугаар анги болов охин байна. Дүнжин гаруй орох юм байна. Замд нэг их юм яриаггүй явж байтал хангуулын мартын уулзар өнгөрөөл цэцэрлэг түрээлийн хавьд явж байтал цагдаа нар зогсоож юм үлээлгүй. Би жаал дургу шиг янз гаргаад л цагдаа хүүд хүний байдлаа харж үлээлэхэд яадаг юм энтер гэж үглээл. Үлээтэл хиймэл шүд суугаад унчлаа. Новш чинь машин доогоор орчихсон. Цагдаа хүү инээгээ доош тонгоож шүдийг минь олох гэж бас нилээд юм болж байж олоод бас альчуур гаргаж ирээд арчаад өгч байна. Нөгөө охин дачигд л инээсээр бүр дүнжин гаравт иртлээ инээгээд буухад ээж нь болтой хижээл эмхтэй төлбөр төлөх хооронд хүртэл шүү. Түүнээс хойно тэр наалтыг нэг авч наасан давгүй юм байна лээ. Танаа нэвтрүүлгийг сонсохоор сайхан байд юм аа. Сонсож явхад шог юм олон санаанд ордог юм. Эхэндээ гэрлэг инээхээр наг гэж сонсогдоод байдаг байснаа. Одоо бүр өвдөж явсан хойгоор нь өгүүлээд байна лээ штэ. Сайхан байдаг юм аа амжилт гинэ. За, Моно Мууло гэдэг сонсогч Герман төрж өссөн монгол хүүхэд гинэ. Тэгээд нөгөө нэг магна гүсгтэй туугигээ гэдэг байдаг шүү дээ. За, магна дээр мандуулсан гэдгийг нэг муу юм ойлгоод байгаа маа. Харин сима хөө гэдгийг юусэн ойлгохгүй маа гэж байна. Тийш дээ. Нэр сима хөө гэж юу гэсэн үг юм бэ? Магна дээр мандуулсима хөө. Мандуулсима гэдэг шүү дээ. Гүй нэр. Зүгээр магна дээр мандуулсаал гинэс сима хөө.
бичгийн хэллэгээс дууны хэллэг рүү оруулж байна. Би хүртэл нэр бод. Энийг гуглснэх үү? Симах уу? За. Хамтран аялагч ярих юм За шүү дээ. тэгье. За Улаанбаатар хотод 11 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны амьдралд хүч нэмэн Максис дугуй хамтран ажиллаж байгаа. За дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн гэсэн уриатаагаар Максис дугуй ажилладаг. За Максис дугуй 2018 онд анх Монголын зах зээлд орж ирсэн. Одоо 5 жил болсон мэддэг хүмүүстнүүд мэддэг юм байна. За Бартад замын уралдааны Максис дугуй гэж байна. Дөрвөн үйлрлийн Максис дугуй, өвлийн дугуй гэсэн ийм 3 төрлийн Максис дугуй байна. Би сая нөгөө нэг ажлын шан дотор машины дугуй хагараа тэгээд нөгөө тэрийгээ ч өөрөө мэдгүйс ингээ ярьсан шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг дуудлагын дугуй засварынхан хурж ирээд дугуй нөхөж өгнө гэж ярина те. Нөхөж өгтөө таны дугуй өмнө насныг хагарч ирсэн байна. Та энэ дугуйгаа хөдөө гадаа явахдаа солихгүй болохгүй Байсан. чаасаа. За саний энэ бүсгэн хоёр дахь заяа. За нөгөө нэг найзын үсэлт ирээд нэг залуутай танилцсан гинэ. За. Тэгээ би ч ажилдаа завгүй байлаа, байнгын залгаастай мессеж үчээстэй. Би хоолж идэх завгүй байхад намайг тоосонгүй гэж гомдлоостой. Би ч ихэндээ ууршилт гуугаал аргадаад л байдагс. Сүүлдээ бүр залхаа хайцсан. Гоншгоноор хүнчээстэй ядаргаатай байлаа штэ. Таалагдахгүй байна гэж шууд хэлс. Хүнээр тоглож яхад тий. Нэгсэн сарын дараа арх удгүйгээ попрод исэн хүн чи агсам тавиад чамаас олж би ээждээж үнсүүлэлгүй гарсан заач гэх шиг 4-5 сарын дараа би ЗБ-гээ завгүй гүжээлаа. Үйл ажиллагаан дээр ирсэн харагдсан. Тэгснээ залгаснаа би чамаа хүргээд үгүй гараад ирч гэх шиг ажил дуус хаа исэн юм байхад завгүй гүйж уцсан харсан чинь би хүлээсээр л байна хөө. Хүлээсээр л байх хөө. Заах уу. Би чамайг 2 цаг 22 минут хүлээлээ. Явлаа шүү хөө гэсэн хэдэн 10 мессеж ирсэн байж үлээ. Бас сонин надад би чамайг гой болгоно гэд байдаг байсан. Тэр үгийг нь одоо ч ойлгоогүй юм. Ямар гой үг вэ? Би энэ үгийг зээлнэ. Би ч уг нь өөрөө их гоё юм байгаа шүү дээ. Юуг нь гоё болгох гэдээсээ болдоо чаавс гинэ. Яа, би одоо нэр тэгдэм билүү. Би чамаа гоё болгоно. Яг юуг нь гоё болгох гээд. Үгүй тэр чинь нуус. Йоо, би ийм шалжчихсан хүмүүстэй үнэхээр дургүй ёо. Яа, би чамаа гоё болгоно. Би бүр энэ бицээ мессежнүүдийг харсаж бүр шалтар гөрчтэй. Амар гоё утсан гоос би. Би чамайг хүлээж гэн хөө. Хүлээсээр л яах хөө. Би за зайлаач гээ би бол бараг тэгчих юм байна. Зайлчих юм хөө. Тэгэл дахиад зайлгаа чинкнээсээ зайлчих хөө. Ягаад ууралсан юм дээ хөө. Тэгэл чи шууд блок заяа. Блоклч юм би. Амар аав. Нэг зайлаач гээ зайлахгүй бол тэгээ блоклч. Дахиад өөр хаяг нэгэл сайн нөхөө. Чи надаас сална гэж байхгүй штэ хөө. Йоо. За, өөшөө дараагийн. Оюун гişиг давг гэдэг сонсогч. За. Игчийн хадам аав юм бэ муудаад. Эмнэлэг ортол олгоо гээд яаралтай хаалгаа хэлэх болжээ. Тэгээд эмчнэр ихчээд хурдан үсийг цэвэрлээд энэ өчгтөр уншсан ба штэ. Өчгтөр уншсан юу байна? Нөгөө нэг үсийг цэвэрлээд ирэх жаавынхаа үсийг толгойных нь үсийг хусаад авчихсан гэдэг. За. Тий. За чи унших юм байна. За 60 үлт жагаа. Сайн байцгаана уу? Түүх уншихтаар нэрээ урам орд юм бэ шүү. Энэ удаа анхны болзооныхоо талаар бичнэ. Түүнийг бичгээс өмнө би өөрийгөө ямархуу охин байснаа бичгэн зүйтэй ахаа. За би багада ер нь нэг эмэгтэй хүүхд гэдгийг мэдтгүү. Нилийн эршүүд маягийн хүнд гар байсан юм. Манай гудамд миний насны охин хүүхдтэй айл ахгүй дандаа банднар. Миний найз нар дан банднар. Түүн дотор нөгөө багада хөлдөөд буцаж ам орсон Монгол даяар алдартай хүү би. Тэр манай хамар ашаа. Энэ хүүхдийг мэдэн те. Яагаад ингэж нөгөө нэг юмч хүүт уусан дотор ингээ хөвтүүлээд ам оруулцдаг. За би өндөр том биетэй бас нилээн чанга дуушуутай сайртай гартаа хувцсан байнга цагаан шороотой явдаг. Урт үстэйгээсээ биш эрэгтэй царайтай нөхөр. Хоч жагаа 60 үлт гинэ. Чон дараагаар тоглоод чон бол хамгийн зэрлэг чон олно. Багаас нь эхэлж идэнэ. Яг л идэх гэж байгаа юм шиг муухай дуу гаргаал ар нураас нь барьж аваад хит самардаад айлгаад уйлуулна. За томчуудыг нь бол барьж аваад голыг нь тасартал цогтөг нэг тийм ширүү нөхөр. Би өөрөө таруу болох юм бол чонд баригдана гэж өгөө. Чон ирэхээр алын шүү гэж айлгаалгүй тийм ах.
Ядаж байгаад их хурдангүн. Тийм болохоор 60 үлтэй юм шиг хурдан гэж 60 үлт хооч авсан. За ийм маягаар яваад нүүр ам бодохын тэрийг юу ч мэдлгүй гүйж явсаар оюутан болсон байна. Би чинь эмэгтэй амт юм бэ штэ гэж мэдэрч өөрийгөө жаахан анхаарч элэхтэй зэрэгцээд ажилтан болвоо. Дадлага хийж байсан газраасаа арилга санал авч шууд ээлжийн ажилтан болсон хэрэг. Багш нартай хэлтэд үнэхээр сайхан дэмжиж ээлжтэй өдөр маань чөлөө өгч ажилдаа 100% явах бололцоо олгож билээ. Гэтэл арилын нөгөө ээлжийн залуу уулзсан энтергээ болзоонд үрд юм байна. Би чинь сургуульд байхдаа юу болзоо энтер ямар амтан байсныг та нар уншаа ястэй. Тэр залуу надад таалагдаагүйч хоёр эгчтэй очиод хэллээ. Тэгсэн чи болзоонд явж үз гэж намайг ятгаад би уулзахаар боллоо. Анх удаа болзоонд явах гэж байгаа гэж хоёр эгчийн өнгөтэй өтөө ямар гоёод баахан зөвлөгөө аваад явлаа. Бид төв шуудан дээр уулзахаар болсон байсан юм. Тэр үед төв шуудангийн арт талд баахан жижиг дэлгүүр цайны газар байдаг байсан. Тий. За би яг цагтаа өрөөд иртэл нөгөөх чинь байдгүй шүү. Би мессеж бичсэн чи очиж байна гэд байдгүй. Цаг гарan тэсвэртээ хүлээгээд сүүлдээ уур үрээд явах гэж байтал өнөөч нэг юм ирлээ. Тэгсэн уушлаараа одоо хайчих уу гэж байна. Би ч мэдгүй л гэлээ. Тэгсэн чи даарсан байх халуун ол идэлж байна. Би ч заа гээл гайгүй ресторан мөрөөдөж байтал шуудангаас гараад шууд арын хуушурны газар давуулаад орчлоо. Өө түш. Би ч арай дээр газар мөрөөдөж байтал будаа. Тэгснээ нөгөөх чинь шууд 4 хуушур 2 аяг цай гээл авд юм байна. Би бүр гайхаад ядаж юу идэхүү гэж асуудгүй махтаа гэж бодоод сууж байтал кармагаа утлаад гэдгар цаасанд боосон баахан ах トゥ нарын газар хий гаргаад ирсэн да. Ёо. Ямар гоё сэтгэлтэй залуу байна. За тэгэл манай ээж аав нагц ах ээж бла 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 гэж баахан зураг үзүүлээстэй. Одооныхоор бол зүгээр хүлдүү төмөс. Харин би их төвчээрдээ сууж бүгдийг үзэж суухдаа дахиж энэ нөхөрт нүүр өгөхгүй гэдэг шийдвэрээ аль эрт гаргачаад сууж иж үлээ. Хуушраа эзэн үү гэж юу? Эцээ. Тэгэл би харьлаа гэж гараад явж үлээ. Гэртээ эртэл хоёр ихч яав ив гээл бөө юм болж байна. Би ч анхны болцоо юм тэнэг байд юм уу гэсэн урамгүй хүн харж үлээ. Жич Мөнх заяа чи миний анхны мөрөөдөл дүүрэн болзоог балсан шүү. Харин сар болоогүй нөгөөх маань арилаасаа жаахан ичхүртэй халагдаж бид хоёр дахин нүрээ хараагүй. Одооны хүүхдүүдийн болзоо манийхаас өөр болсон юм шиг байлаа. Бас залуучууд их соёлтой болсон. За та нарт сайхан бүхнийг өрөө ийн. Бүр нэрээр нь дуудаж ямар чистэлтэй залуу аа. Бүр альбом аваад ирсэн шүү дээ. Альбом шиг. Юу гэсэн альбом л байгаа шүү дээ. Одоо ч гэсэн хүн анхныхаа болзоон дээр ингээд уцаа гарч ирээд энэ хардаа манай аав ээж гэдэг амар гоё ингээд амьдралаа дэлгэж байгаа шүү дээ. Тийм гоё чистик байсан. За Улаанбаатар хотод 11 цаг 32 минут бас нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч Таката. За чанар бол аюулгүй байдал Акибоно наклаад дуу гардаггүй тоосчлд үүсэхгүй 100% керамик бүтэцтэй албан ёсны дистрибьютор нь Takata Япон сэлбэг. Наклаад солиулах цаг захиалыг гэвэл та 72 72 11 11 72 72 11 11 гэдэг утсаар наклаад солиулах цагаа захиалаарай. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярилцагч Takata Япон сэлбэгийнхантаа баярлалаа. Хөрх юм ийм том альбом барихаасаа бүгдийн зургийг хуулаа гялгаар хийсэн шүү дээ. Шалтгаалдаг. Амар сэтгэлтэй гоё сэтгэлтэй залуу байна. Яа. Нэг нууцлаад өгөөрэй гинэ. Хаан чим одоо санахгүй байна. Манай найзууд цуглахад ойр зургийн юм яриа сууж байла. Манай нэг найз онгоо ярваа. Вовко хичээл дээрээ сууж байтал. Багш хамгийн арын ширээний хөлт бос. Энэ ямар шувууны хөл вэ? Вовко мэдэхгүй. Багш суу муу нэр чинь хэн блэ? Вовко хөл рүү хараад мэдчихгүй юу гэсэн гинэ. Энэ онгойг сонсоод нулимсаа гартал инээж байтал манай найзууд дундаас нэг нь Вовко шувууны хөлтэй байсан юм байх та гэж авд юм да. Тэгэхээр бид нар тоглоод Вовко болжимрын хөлтэй байсан юм а гэсэн чинь харин тийм баха би болжимрынх л байсан байх та гэж бодож байсан гинэ. За энэ дээр яг яасан ч гэж нэрээ нууцлаад байгаа Вовкотой онгойч чинь. Тэгээд бас найзынх нь онгой бас нэмж орж ирж штэ. За эрх саран гэдэг бүсгүй. Сая гэрлээ эрүүлжүүлэхийн тухай нэг онгой ярьсныг сонсоод өөр тохиолдсон бас нэг онгой өгчээ. 14 15 жилийн өмнө нэг дор ажилладаг хоёр найз охинтойгоо нэг пабд ганц хоёр бээр угаал сууж байла. Хажуу талын ширээнд бас настай 3 ах байсан. Ер нь бол тэр 3 бид 3-ыг өдөөд ийсэн. Бид 3 юугээл өвөө нарт өдөөгдөхүү. За нилээн суулаа бид 3 ч халлаа.
Өвөө нар согтлоо. Тэр пабад манай хоёр ширээл үлдлээ. За тэгээ гарах гээ тооцоо моцоо игээл сүүлийн тагшрмаа уугаал байж байтал миний шээс үрээд 0 ороод уцаар ярьчгаа гараад ирсэн чаа. Манай хоёр найз нөгөө өвөө нарын дээр нь гарчихсан нүдж ийна. Бурхан минь яана. Бурхан минь юу болов гээл шууд зодолтоод наасан би. Зөөгч бариман бөө юм болж боловсон. Бид хэдийг зодлож байхад нэг ажилтан цагдаа дуутчихаж. Удаачгүй 2 цаг дээрээд бид 6-г аваа явсан. Нөгөө эрүүжүүлэх рүү нэг машин чихээд бид 3-ыг нэг өрөөнд хийгээд ёо өнөр та нар ёстой авах юм байхгүй. Бид 3-ыг ороход нэг ана байсан. Жирэмсэн том гидстэй. Ямар гидсэн юм бэ? 20 минутын дараа нэг бүдүү ана орж ирсэн. Байнгын өөрчлөлтч юм шиг аа. Бид 3-ыг үнэн жижигрүүлс босс ч нэн байна гинэтрээгээд. Манай нэг найз уйлаад. За тэгээ байж байдлаа ашгүй нэг цагта ирээд ар гэрээсээ хүн дууд гэж байна. Ямар ээж аавыгаа дуудалтаа нэж захирлыгаа дуудаанаас. Йоо. Ирээс гээл залгасан дуудаж байна. Захирал байна уу? Би байна. Орой минь захирлаа. Захирал орой минь яасан юу болов? Би захирлаа. Та эсгээ бид 3-ыг ирээд авчаач. Захирал хаанаас гэж ирүүлжүүлгээс. Наана юу гэж? Эсгээ бид 3-ыг хүмүүс зодоод ингээ уйлаа. Захирал хаана аль дөрөгт юм? Би арилын хажууд байдаг ирүүлжүүлэх захирал. За одоо би очлоо. Дүүд. За тэгээ 10 минутын дараа захирал ирээд цагдаатай уулзаад торгуулийг нь төдөөд гаргасан. Захирал та гурав зодуулсан биш хүн зодчихсан юм байна штэ. Яаж байгаа юм бэ охтуудаа? Маргааш та гурав дээр өргөдөл гарна гэж байна. Хүн амьтны нүүр хүзүү ам улаан ялга болтол мааччихсан. Хүний төмсгрүү өршгөлдөг нь яаж байгаа? Бас гар утсан алга болсон гин өглөө 8 цагт хэлцээр нь бэлэн байгаараа байцаалд өгөн шүү гэсэн. Манай уйлынхаа найз уйлаастай. Захирал таагуурыг маргаашнаас эхлээд орой ээлжинд гарга гэж менежерт хэлчихээ. Наад асуудлаа дуустал оройгоор явна шүүл гэж байна. За баярлаа захирлаа л гэлээ. Маргааш өглөө нөгөө хэлц дээр 8 цагт очлоо. Ахмад хинж гэлээ нэг байцаагчл хүлээгээл ирээгүй. 16 цагаас ээлжтэй ажилтаа байдаг. Үүдний жижүүр нь за таагуур маргааш өглөө 8 цагаас ирээрэй гэд 15 цаг 30 минутанд явлаа. Яг цагтаа нар яг ингэдэг аахгүй юу? Маргааш өглөө нь ажилтаа юм шиг 8 цагтаа ирлээ. Бас л хүлээлээ, ирсэнгүй. Дараа өдөр нь бас ирсэн, бас л байдгүй. Сүүлдээ зарим цагтаа наранд бид 3-ыг шоолоод л ямар хэрэг хийсэн болоод өдөр болгоо энэ сууж байгаа юм бэ гэж инээгээд л зарим нь хаяа кофенд явуулна, өдрийн хоолндоо явуулна. Бараг 7-8 хоног цагдаагийн хаалга сагсны дараа нөгөө Ахмад гэдээсэн юм нь өрөөндөө дуудснаа маргаашнаас ирээд хэрэггүй гэдэм да. Ёо нэрээ. Тэгээ ажилдаа очисон чинь бид 3-ыг захирал өрөөндөө дуудаж байна гэлээ. Захирлын өрөөнд яваад ортол захирал өөдөөс. За октод хашаарсан уу аа? Шүн орой айж ичгээ мэдгүй аригтар суугаал хүн амтан зодоод л дээрэс нь бүр намайг дуудаж торгуулаа төлүүлж гаргуулад яасан том юм бэ? Явж ажиллая гэд. Ахаад ийм асуулт гаргаад үзээрэй гэд. Захирлынхаа өрөөнөөс хөөгдөж гарч байсан да. Бид 3-ыг хашраах гэж захирал таньдаг цагдаатай хуйлдаж залхаан цэрлүүлж өглөө эрт тийшээ явуулж исэн байлээ. За. Жич уйланхаа гээ найз маань цагдаагийн хаалгыг сахид сууж байхдаа цагдаа залуутай жан болоод суугаад 2 охидоо болоод одоо дөрвөлээ гэрмэнд амьдж байгаа юм. Яа ямар Йоо зүгээр кино цаашаа ёо. Амар үрд үдээ суус юм шүү. Цагдаа залуутай жан болоод. Йоо алайса. За чи нэг ирүүлжүүлэх дараа манийгаа дуудаач тэгээд тийч би тэгээд ямар муу яртай. Ямар хамаатай тэгээд чи жан гэл амар гоо цагтаа суугаад чи өөрөө дуртагаар ор тэр ирүүлжүүлэх рүүгээ ёо би ороо захирлыг дуудана захирлаа ирээд аваад чи ёо зайлал тэгээд ирээд авах болох би хашаахыг дуудана ирүү оруулаа За уншаарай. За, сайн байцгаана уу? Уншихаар бол нэр нь услаад өгөөрэй гинэ. За. Өмнө 7 хоногт манай найз надаас бов гэдгийг англи хэлээр юу гэдэг вүлээ гэдэл асуухаар юм бодлохгүй дик гэдэл хэлчихлээ. Тэгээд өчигдөр гэрт нь очисон дүүн бид 2-3 дүү эрэгтэй хөвгт байд юм а. Тэгс чинь манай мангар найз аниатай дикийг хараад өг гэдэг юм да. Би бүр шок. Юу хуцаад байгаа гэсэн чинь дүүн урдаас тавхтай борцог гаргаад өгдөг юм. Уул нь борцог гэдгийг англиар юу гэдэг вүлээ гэсэн юм шиг байна. Жиж анхны пост шүү. За, нэр нууцлал баярлна. Гарчиг дүүтэйгээ юм хаваасна гинэ.
Манад нэг хил амн гүсдгүү сэргэлэн 4 настай бацаа байд юм а. Надад загнуулаад би чамайг ээжтэй хэлнэ л гэж байна. Тэгэхээр тэгээд би ч гэсэн чамайг ээжтэй хэлнэ гэсэн урдаас би танаа хүүтэй тоглоомоо хуваана. Чамтай хүртэл ээжигээ хуваачих юм. Чи өөрөө ээж болчоод одоо надтай ээжийг мань булаацалтахгүй байж болохгүй юу гинэ. Уг нь би л энэ бацаанд дээрэмдүүлсэн юм байгаа юм штэ. Бас болоогүй. Чи том хүмүүсийг чи биш та анаа агаа гэж дуудаач. Өөрөө ингэж дуудвал муухаштай гэсэн урдаас би ч яхав та нарыг та гэж дуудаж болж байна. Та нар ч гэсэн намайг та гэд хүндлээд өч болдгоо хорвоо юу гэж авсан. Ер нь энэ хүүхдүүд хаанаас ийм лаглаг хүүхнүүд сураад байдаг байна гинэ. За өнөр чулуун бат цэцэг гэдэг. Өнөр цэцэг гэж. Өнөр цэцэг юм. Өнөр цэцэг батчлаа. За. Уцаа ухаж байгаад 9 жилийн өмнө бидний тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдал группт бичээд 6000 лайк авч байсан постоо оллоо оруулчих. Өмнөх постоо харсан чинь өөрийнхөө пост дээр хаахад арчсан ч байх шиг гинэ. За. Насаараа төлөх лизинг. Нэг хүнд уур хүрээд байгаа болохоор хэрэгээр бичигээд шийдчихлээ яа тий. Надад ямар хүн шиг бүтэлтэй үерхэл байсан ч биш. Насан бага явдлаа да. Уул нь анхны үерхэл маань байгаа. Үерхэлж гэжтэй угаасаа үерхлийн тооноос хасцсан. Манай ангийн нэг банд байсан юм а. Гэрийнхний түүц ажиллаулдаг. Тэгээд анги дээр надад дандаа гой юм авчирч өгдөг байсан. Нэг удаа найзууд маань үерхдэг бандасаа салаад тэгээ буцаад гуйгаад нийлдэг гой итэргээл гайхуулаад яриад байсан. Би ч юугаараа дутгуу өнөөхтөө салъя гэдэл хэлчихвэ. Тэгсэн эд хоногийн дараа надад нэг захиа өгж ийна. Би ч догтлцсон битгий надаа салаач би чам тайртай гэж бичсэн байх таа гэж одоо л уйсан чинь миний чамд авч өгсөн юмнуудыг буцаач төлж өгөөрэй гэд доор нь ном, чокопай, үзэмтэй өрөл гаа гэд бүгдийг бичээд үнийг нь тавьсан байдаг. Ямар амар юм бэ? Тэгэл шал тэнийг төлсөн штэ. Ганц нэг найзууд нь мэддэг л юм. Тэгээд одоо намайг чи яаж тэрнтэй удаа үргэжээгүй тэгсэн бол насаараа төлөх лизэгтэй үлдэхгүй юм гээ шолоод байдгийг нэ. Бөө өрөнд орох байсан шүү дээ. Тийм байна. Гоё штэ. Бүгдийг бичсэн биз дээ. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар мультбрэнд хамтран ажиллаж байгаа. За үндэсний үйлдвэрлэгч Vitafit Group-ийн мультбрэнд 23 жилийн турш үнэхээр хамт байсан хэрэглэгчтэй зориулаад талархлаа илэрхийлж азтантай ийм бөглөө хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. За та мультжүүсний бүх насны хэрэглэгчид өөр дойрхон удалгааны төвөөс 7 сарын 15-ны хооронд 7 сарын 15 хүртэл юм байна. 3 сар үргэлжилж байгаа 4 сарын 15-наас. За тэгээ хонжуур нь болохоор Pizza Hut-ийн мөрөөдлийн багц, за Бээжингийн Universal Park аялах ийм ирэх байгаа юм байна. За ингэн ундагаа онгоолгоод тэгээд бөглөөг ингээ харна штэ тий. Бөглөөний доторхоо ингээ харангууд Pizza Hut ч юм уу эсвэл Beijing гэсэн бичиг харагдана. Тэгээд Pizza Hut гэсэн бичиг хараад бол одоо Pizza Hut-ийн мөрөөдлийн багц эзэн болох нь байна. За Beijing гэсэн бичиг харагдсан бол яасан байх нь вэ? Beijing-ийн Universal Park-ийн аялын эрх эзэн болох нь штэ тий. Зүрхсэн юм амархан. За тэгээд мультиг одоо ууж үзээгүй хүн одоо байдгүй илгүү дээ. Тэгээд витамин C, B1, B3, B5, B6, B7, B12 фолио өвчлөх гэсэн ийм олон төрлийн витаминыг агуулсан. За тэгээд дэлхийн хамаг одоо хамгийн шилдэг тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл эрхэлдэг тийм ээ. За байгалийн амтыг байгаагаар нь гих зарчмаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргадаг ийм газар байгаа. Тэгээд та мультшүүс гэж одоо крилээр бичээд Facebook пэйж рүү нас нэг ороод харчаарай. Бүх сүлжээ дэлгүүр худлааны зөвлөөр борлуулагддаг. За мөн Vitafit компани төв байранд байрлах нэрийн барааны дэлгүүртнээс судалдаалж байгаа шүү. За мультийн азтантай холбоотой мэдээлэл авъя гэвэл 8888 6537. За борлуулалттай холбоотой мэдээлэл авъя гэвэл 8888 2034 гэсэн дугаараас аваарай. Мультжүүс надад бол яг оюутнаас санаанд орд юм аа. Хүүтнэр нухаар бүр янзар шүү. Харин яг оюутнаас санаанд орд шүү. Бидний үед 500 хараад оюутнаас санаанд. Энэ одоо хэд бас юм бол та тий. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар мультбрэнд хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За минийх одоо. За одоо тий. За Чука Жая гэдэг бүсгөө. Энэ жил радиогийн хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Ажлын амжилт хүсье. Би аавда тохиолдож байсан хөгжилтийн явдлыг бичье. Өмнө нь бичсэн боловч уншигдаагүй юм а дахиад биччихье гинэ. За маань их өндөр хүнэлтэй насаараа жолоож байсан. Тэгээд баазынх нь бол 3 өндрийн нэвэл гэдэг байгаа. Тимээ гэж очилдог байсан. Тэгсэн нэг өдөр аавд илгээмж ирээд нөгөө илгээмжээ задлахгүй байгаа л байсан чинь задлаач гэж тал талаас нь шахаад авахаар нь за энэ ч одоо нэг олигтой юм биштэй гэж бодсон боловч задлж гэн. Тэгсэн чинь дотор нь тэмээний ноос, тэмээний хоргол хийчихсэн байсан гэсэн. Тэгсэн тал талаас нь хамаатнаас нь илгээмж иржээ, хамаатан л явуулсан байна гэд шоолцоож гэн. Аав тэр үедээ хин энэ илгээмжийг явуулсныг мэдчил байсан гэж байгаа юм. Дараа нь хариугаа амнаа л гэж бодсон гэдэг. Тэгээд сарын дараа нөгөө үнтэйгээ ховд руу ачаа тээвэрт явж гэн.
Тэгээ зам дамраа зогсож байтал нөгөө найз нь орж ирээд кабиных нь урд талын карма энэ тэрийг ухаад баахын мэрээ сууж байснаа. Урд карманд байсан шахдаг гутлын тосыг хараад энэ юу вэ гэж байна. Гэтэл маань за одоо л чадъя гэж бодоод энэ үс сургуульдаг тосоо л гэж. Өнөөх найз нь халзан юм төрөлхийн халзан үе ингэнэ. Тэгээ бүр халзан гэдэг хочтой. Тэгсэн найз нь инээд алдаад тал засаад найздаа нэг өгчих гэж. Аавчгүй манай хамаатны ах загсын өхгүй. Арай гэж олсон юм юу гэж чамд өгтий ингээл нилийн үүнд орч гэн. Тэгээ найз нь хэсэг сууж агаад гараа авчихлаа. Унтахаар уушныг машин тэргээ тойридоо гээл гадуур жаал явж агаад л орж ирээл унтчих. Тэгээд өглөө босоод явах цувааны алах байсан болохоор бүх жолооч нараа сэрээрээ гээл бүгдийг нь сэрээгээл цуваа өдлгөр болтол нөгөө халзан ах маань ганцаараа хөдөлсөнгөө. Яасан бол гээд машин дэрэг нь зүгээр байгаа даа гээд нөгөө гутлын тосооч таг марцсан байж кабиныг нь онгойлготол нээл гутлын тос өнөртөөд нөгөө найз нь кабин дотроо ёо өглөө эн чинь яасан хүчтэй тос вэ гэж гисэн муухай царайтай юм хөвтөж байсан гэдэг. Тэгсэн аавыг кабинаасаа буунгууд нь зүрж ороод нөгөө гутлын тосыг нь аваад толгоодоо түргчихжээ. Тэгээд толгоо нь өвчихсэн хөвтөж байсан тэрэж. Аавч угаасаа нууцаар аавна гэдгийг мэдэж байсан гэж байгаа юм. Тэгээд нөгөөдгийгээ толгойг нь угаагаад арилдггүй баахан юмар угааж сүүлдээ бензинээр хүртэл угаасан гэдэг. Тэгээд ямар ч байсан ховд ортол толгой нь өвсөн гэдэг. Тэр үед шахдаг гутлын даас анх гарч байсан учраас хүмүүс бараг мэдгүй байсан гэдгийг. Бидний ч үед нөгөө нэг юм төмөр савтай бид нар тэгээд савын дуусангууд нөгөө нэг чартаач тоглодог байсан. Тийм тосл байдаг байсан шүү дээ. Шахдаг тос ч ерөн сүүлд л гарсан л та тий. Тэгсэн шүү. За. Нэр нь ууслаад өгөөрэй. За. Би 50-тай, ээж минь 80-тай. Бид нэг хашаанд гэхдээ тусдаа башинд амьдэрд юм а. Нэг өдөр би нөхөртөөгөө муудаад, эмороод найзаагаа дуудаад хоёулаа ганц үнээс аваа. Гой яриад халаа сууж өсч ээж ороод ирсэн. Тэгсэн мань хоёр ээжээс айгаад аягтай пив нуусъя. Тэгсэн даанч баригдчихлаа. Юуны ард нуусан гэж бодож байна. Аягтай пивнийхаа урд үнэнийхээ савыг тавьдсан байсан гинэ. За, бихэ балдар нэмэх 18 гэж байна. За. Хүүхдүүд том болох лүд юм аа. Энэ хүүхдүүдийн хажуугаар эхнэр өтөөрийн умбаа жаажа хийн гэдэг бас тагнуултай кинол цаашаа болно штэ. Тэгэл нууц үг хэрэглэн. Нууц үгээ хид хид солиод л явж байна. Эхний нууц үг маань угаалгын машинд оймс угаах. За ёо. Тэр үед бага охин 5 настай байсан. Би нэг өрөө хүүхдүүдтэйгээ хүүхэлдээ үзэл зэрэгцээ сууж яснаа. Хараа өнөөдөр нэг оймс угаанагаа гэж байна гээл. Ойр дугаагаагүй өмсөх оймсгүй өнөр танаар орлоо хэцүү байна энэ төр гээл баах юм яриад. Тэсэн тэр үед нь яг сараа найз нэрч гисэн юун тэр оймс угаах мантай манайхан угаалгын машинаас ус шүүрээд байгаа. 2-3 хоногоос засагдах байх засвартай энэ төр гээл. Би тэр оймсныхаа талаар яриад байж ирсэн. Охин маань нилээн төвшөөсөн янзтай. Аава өөрөө гараараа угаал да. Манай багш биднийг бас оймсоо угаад сураарай гэсэн. Та өдөө том болцгоод гээл ширүү татаж байна шүү. Би тэр баахан инээж аваад өөрөө оймс угаагаал унтсан да. Комент хэсэгт тийм нэг гараараа угаахтаа угаалгын унтаг ямрыг хэрглэж байна хөө гэд асууч гинэ. Гараараа угаачдаг тоо. За, Red Proof гэдэг сонсогч. За. Өдөө ячир 7 жилийн өмнө нэгэн заваан ахаас заваан онгоо сонсож байснаа хүүрний. Нэгэн хиймэл нүдтэй залуу хиймэл нүдээ байнга амаараа цэвэрлдэг байж нэг өдөр цэвэрлж байгаад залхичиж тэгээд хэд хоног ирж чадахгүй хэцүү болоод байхаар нь шулуун хүндэрч гэж байгаа юм байна. Хүндэрч чадахгүй хэцүү болоод байхаар нь шулуун гэсний эмчтэр очиод эмчээ би хүндэрч чадахгүй байна гэсэн эмч. За цаашаа хар тонгой гэж хэлээд хараад ухаан алдаад тунчиж нөгөө залуу сандраад эмчээ яасан бэ гэсэн чинь нөгөө эмч би 30 жил бүкс харж байна. Бүкс намайг харж явахыг анхудаа харж байна гэсэн гинэ. За гэдэггүй. Ямар гизээ юм бэ? За нэг уншиж. Даам Андер Каспер гэдэг залуу хучлаг гинэ. За. Полиц үеийн дурсамжаас гинэ. Манай эрүүл мэндийн цагдаа ажил дээрээс согтуу гаруудаа маргалдаад байж исэн чи утсан дуурч. Уцаа аваад байна уу юм бэ? Машины хучлаг захиалсан өмнө үү? Тийм. Энэ үед нөгөө согтуу гаруудаа маргалдаастай. Хурцлагч нь бэлэн болчихлоо. Хаана наа би аваачаад өгье. Дүүргийн эрүүл мэндээр байна. Ирээ залгачаач юу гэл. Нөгөө хүн эсэд дуугааснаа гэрээ хаягаа илчээчээ би гэрт чинь үргээд өгье л гэж. За тэг хаягаа эхнэрийнхээ уцыг хэлээд хүргээд өгчихөө гэд уцаа салглаа. Хэсэг хугацааны дараа утсан дуурав. Уцаа авсан чи эхнэр нь татаж унахны. Яасныг асуусан чи хурцлагын хүн ирээд танаа нөхөрд чинь өг гэсэн чинь эрүүл мэндэд орчихсан юм байна. Хучлага аваа. Нөхөр дээрээ очихгүй бол камертагаа хүмүүс нөхөрд чинь агсан тавиад хэцүү байгаа болтой гэж авсан гинэ.
За за. За нүрээд 2024 оны 6 дугаар сарын 19-ний 5 гарагийн үдээ ачир нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс үрчийтлээ Мишэг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Мультбрэнд за мөн таны амьдралд хүч нэмэн Максистогоо хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа.